Сайн байцгаана уу Монголоос огта тавтай морил. Та бүхэндээ Мэри юу гэд киноныхоо 5 6 дугаар ангийн гялс яриад үгэй. Лайк, subscribe битгий мартаарай. Чулхи маань хаана газ тэрэн машин дээр нь зайл гэж бичсэн үгийг харуулахыг хүссэнгүй. Цагдаа нарыг дуудан хяналтын камер шалгахад нөгөө хүний царай нь харагдаагүй ба чулхи маань хаанад хандан ярих гэжсэн үгээ үргэлжлүүлнэ. Би 5 жилийн өмнө гал хамгаалагч байсан ба найз охиныхоо ээж автай танилцах өдөр маш том галын дуудлага гараад би шууд тийшээ явсан. Тэр ослоор намайг авч явсан хүмүүсүүдийн боссыг аврахтаа би нуруунд дээрээ маш том сорвитой болсон. Тэр өдөр л манай найз охин автосолд орж би найз охиноо алдснаас болоод 5 жил арал дээр өөрийгөө хорьсон гэхэд хаанаа маань тийм үү чи үнэхээр их зовлон туулжээ. Гэхдээ одоо зүгээрээ гэхэд манай чулхи үнэхээр их баярлана. Хаана маань гэртээ очсон байх ба чулхийг нь тэрсэн үеийг бодоод яана би яагаад ийм юм бодоод байгаа юм болоо гээл гэвтэн. Маргааш болж хаана маань машинаа засварт өгнө. Засварч нь за энэ бичсэн юм яах вэ? Машин чи арай л муудсан юм шүү гэсэн хаана. Хамаагүй хаа янзлаад өг гин. Энэ маань офис дээр ирчихсэн. Чулхи бит хоёрын болцох газрыг би өөрөө сонгоё. Та нар нэрээ ирж тусалдаг гэлөө. Битгий ирээрээ гуйж ийн. Би өөрөө мэдээ зохицуулж болохоор баяртай гээл явчихна. Чулхи маань цагдаагийн газар ирчихсэн нөгөө халдагчийн тухай асуусан чинь цагдаа нар юу ч олоогүй гин. Тэгсэн чулхи хэрвээ ямар нэг юм болвол заавал надад мэдэгдэрэй гээл. Чулхи руу хаана залгаад маргааш Инатай хамт болзон тэгэхээр чи сайн бэлдээд очоорой гээл. Манай чулхиж заа гэснээ айгүй хөөхөн хаанагийн гэрийн үүднэх камерыг янзлуулаад зогсож байна. Маргааш нь болж Ина чулхийг авахар ирнэ. Тэгсэн хоёр дүүн хаанаа игч биш юм уу гээл. Ина маань тэр хоёртой мэдлээж чулхи нөгөө хоёроо ороор битээ санаа зов ахтаа гэл хаанаг дагаад явчихна. Хоёр дүүн ийч нэг л буруу юм болоод байна да гээл хараад үлдэнэ. Манай хоёр хамт машиндаа явж явах ба манай чулхи би чамаас нуусан юм байгаа. Би 5 жилийн өмнө гал хамгаалагч байсан гэж Ина маань яагаад гарчихсан? Цайлан байгаа болохоор гарчихсан юм уу гэсэн чинь манай чулхи сонь царилаад тийм ээ л гэд өнгөрөөнө. Хаана маань дууныхаа хичээл дээр очихсон амар солихорол тэгсэн дууных нь багш нь за энэ ч угаасаа л юм байна л да гэж бодно. Хичээлээ дуусаад гарсан чинь хин нэгэн түүнийг дагж ийн. Номын сан орсон чинь бас л дагаастай. Чулхи Ина хоёр маань тансаг ресторанд орж ирсэн чинь чулхи маань хүүе хин ч алга энэ ресторан яг дампуурхнэ гэсэн Ина маань би чамд зориулаад түрээсэлсэн юм аа л гин. 15 дуу дуулсан гэсэн чи хаана маань үгүй 15 удаа нэг дуу дуулсан байхгүй юу гэд мөрдөжсэн хүнээ бариад авна. Тэгсэн чинь нөгөөх нь манай чулхигийн явуулсан дүүн байх ба чулхи маань би чамд санаа зовоод хүн тавьсан юм аа гээл манай хоёр хөөрхий инээлтэн. Хаанагийн хуурай эгчин чулхигийн хоёр дуг ресторан дээр аваад ирсэн. Тооны хичээл зааж ийн. Гэтэл гинт гаднаас кийжүү орж ирснэ. Хоол өгөөч гээл. Хоолыг өгсөн чинь хаана байхгүй мүү гээл хаана нөгөөнийг мөрдөөдсэн залуутайгаа хамт ороод ирнэ. Кийжүүж гайхаастай. Манай хуурай агч та хоёр наанаа суужи. Миний хоёр дуу босч ирээд кийжүү ахтагаа гадаа тоглолчи заа юу гэд нөгөө гурвын чинь хөөгөөд гаргачихна. Гадаа манай гурав тоглож исэн чинь манай хүүхдүүд кийжүүгийн үзгэн дээр хүрснэ. Зүгээр баха амар шалбарсан байсан өвцөн бахтаа гэсэн чинь манай кийжүү сандраад зүгээрээ та хоёрын ачаар эдгэрсэн гээл манай гурав гой зайрмаг авч идэл манай хоёр манай аав бид хоёрыг 10 настай болохоор ирж аавна гэсэн гэд кийжүү та хоёр хиттэй гэсэн чинь бид хоёр аравтай л гэж авч ийн. Чулхи маань Инагаас манай хоёр дуу чамд ямар санагддаг вэ? Зүгээрээ өгсөн чи Ина маань өөдөөс нь хараад инээгээд л өнгөрнө. Хаанагийн маань хуурай их чинь аль чи цаашаа сууж да гэснээ нөгөө залуугаас чи хүнтэй гэрлсэн үү? Гэрлээ гэж боддгоо ганц би юу гээл асууж гарна. Нөгөө залуу маань би гэрлэх бодол байхгүй гэсэн нөгөө их чинь тийм үү за гээл. Орой болоо чулхи болоо Ина хоёрыг хамт бааранд сууж байгаа гэдгийг кийжүү хаанаад хэлнэ. Хаана маань би ер нь чулхиг хариуцдаггүй юм чинь тэр хоёрыг очиж шалгана гэд очино. Манай хоёрч баарандаа хөөрхөн юм яриастай. Хаана маань нууцаар ороод нөгөө хоёрыг тагинж харж исэн чи Ина чулхигийн мөрийг тэрэлж байгааг хаана санамсаргүй харчихна. Тэгснээ нуугдчихсэн яахлаараа ер нь ингээд сууж идэг үлээ гээ очихж исэн чинь манай чулхигийн дүү гарч ирээд таны аж чинь дуус болоогүй мó одоо гэрлүүгээ хайр гэд таксинд суулгаад яваалчихна.
Маргааш нь хотын дарга Кижүг өргөндөө дуудаад Ина болон Чолхигийн зургийг харуулснаа. Та нар ёстой мундаг ажиллаа. Би та нарыг ингэж ажиллана гэж ёстой ботсонгүй гин. Чолхигийн хуурай дүүн офс дээр ирснээ. Би гэрлэх хүсэлтэй байна гин. Чолхи маань хаанаа дээр ирсэн өдрийн хоол авчирж өгөөл. Өчигдөр Ина бит хоёр үнэхээр сайхан болцсон. Өнөөдөр бас орой болцоотой гэсэн чинь манай хаанаа жоохон уруугар байгаа нь харагдана. Орой болж мөрдөгч Чолхигийн гэрт ирсэн хяналтын камер шалгасан тухай хэлнэ. Хаанаа маань гэртээ байжсэн чинь гинт хонхон дуурайд гэрт нь хүргэл түрээд ирнэ. Хүргэлтээ онгойлгосон чинь дотор нь гэвгэнт аимшигын зураг манай Чолхигийн нүрийг дарчихсан байсан. Чолхи маань хаанатай уулзах гэж явж байгаад танихгүй хүнийг хараад араас нь гүүгээд мөрдөөд нөгөө хүнтэйгээ арай гэж ноцтолтоод маскыг авсан таньдаг хүн нь хаанаа Чолхи нөгөө хүн гурав хамт сууж ба нөгөө хүн нь манай Чолхигийн өмнө нь үргэлдэг байсан эмэгтэйгийнх нь дүүн. Та эгчээ маань нас барсны дараа яг л тэр хэвэндээ амьдрах ёстой байсан. Яагаад гэрлэх хүнээ хайгаад байгаа эгчээ минь байнга дурсаж яв гэхэд хаана. Тэгж болохгүй штэ энэ хүн чинь 5 жил зүтэрсэн эгч чинь ч гэсэн ийм зүйлийг хүсэхгүй байх байсан гэдэл хөрхийн нөгөө дүүн уйлна. Засвар төгсөн машин нь болчлоо гэд хаанаа маань очоод авна. Чолхи маань орж ирээд чиний ачаар би дүүдтэйгээ ойлголцлоо гин. Манай хоёр заад тэгвэл хоёулаа хамт хөдлөе гэд явах гэсэн. Манай Чолхигийн суудлын бүс нь болохгүй. Хаанаа маань алийг би чамд туслаадахай та гэд хитрхээ ойртоод манай Чолхи бүр сандраад нөгөө хоёр маань заа хөтлөхөө гэжсэн чинь манай хоёр ихрийг хин нэгэн давуулаад явж гин. Үүнийг харсан Чолхи за байж агаарай гэд хамаг хурдаараа хоёр дүүгээ хайсан чинь хоёр дүү нь автобусны буудлын дээр сууж гин. Чолхи тоор хинтээ явж исэн үннээ хэл аавч нь байсан уу яг одоо хилээт гэсэн манай хаанаа ирснэ. Бити хүүхдүүдийг заваагаад би та хэдийг хүргээд өгье гэд аваа явна. Маргааш нь хаанаа цайныхаа цагаар сохор болзаанд явна. Уулзсан залууд нь хаанаа үнэхээр таалагдана. Гэхдээ хаанаад нөгөө залуу нь таалагдахгүй нэг л тухгүй. Ажил дээрээ ирээд гомдол амар хэрчгсэн. Одоо яана гэжсэн хотын дарга орж ирснэ. Зүгээрээ та нар энийг давхад л болно. Маш сайн ажиллаж байгаа гэд манай эдэг урамшуулна. Чолхи маань ажил дээрээ байж ах ба хуурай ихч ирснэ. За яасан өчтөр Инатай хоёр гой болцсон уу? Ахиц байна уу гэж асуусан. Манай Чолхи болцож хатаагүйгаа хэлсэн чинь хуурайгч манай хаана яана гэл хаанатай Чолхи утсаар ярих ба өчтөр Инатай болцож чадаагүй юм чиндээ өнөөдөр гэртээ уурчихуу гэсэн хаанаа нэг л дурамжхан хүлээж авна. Кичүү хаанаа дээр ирээд Чолхи болон Ина хоёрыг нэвтрүүлэгт оруулах хүсэлт гаргасан тухай хэлнэ. Ина маань орой Чолхигийн гэрт ирчихсэн хоёр дүүтэй нь хөөхөн тоглоод тэр хоёроос аавынхын тухай асуугаад манай Чолхи хоол болчлоо гэд манай эд ширээнд суусан чинь Ина маань хоолыг намснаа. Ямар амттай юм бэ гээл эцэцгэн. Тэр хоёрын юу сонирхтыг асуусан охин хувьцайл гэж хүүх үл бөмбөг гээл манай эд зайхан хооллоод Ина маань Чолхи хоёлаа үерхдэг гэдгээ олон нийтэд тараая л та гэсэн манай Чолхи бодъё л гэж байна. Маргааш нь нэгэн продюсер офс дээр ирээд Ина болон Чолхигийн тухай нэвтрүүлэг хийж байгааг хэлнэ. Хаана маань жоохон дургу хүлээж авсан ч гэсэн Кичүү орж ирээд зөвшөөрсөн манай баг гэдгийг хэлнэ. Нэвтрүүлгийн багийнхан Инагаас ярилцлага авч явах ба Инагийн утсан дуурайд яаралтай ажил гарчлаа. Энийгээ дараа болгоё доо гэд хойшлуулна. Манай хаана заа гэл офс руугаа явснаа гэвгэнд уцаа тэр ресторанд марцнаа санана. Ина маань Чолхигийн ахтай уулзчихсан түүнд мөнгө өгөөд хоёр хүүхдээ аваад Англид очоо гэж зааварлана. Тэгсэн ах нь Чолхи үнэхээр азтай юм а. Яаж явж байгаа чам шиг хүүхэнтэй уулзчдаг байна. Битгий санаа зов би та хоёрын амьдралд гай болохгүй. Хүүхдүүдээ аваад явна гэд. Тэгсэн тэр яриаг нь манай хаана сонсож байна. Хаана маань Инатай уулзаад чи яаж ийм зүйл хийж чадваа? Чолхид өөрөө хэлсэн юм уу гэсэн чинь Ина маань битгий санаа зов би энэ сайхан амьдралаа хойлохнаа эхэлмээр байна. Хүүхдүүдийг аавд нь хариуцуулж өгөх нь Чолхид ч гэсэн хэрэгтэй гэд хэлнэ. Чолхи маань хуурай ихчээс та яагаад өмнөх амьдралаасаа салцсан гэсэн. Ёо зүрх чи яасан муухай дурсамж сэтрээд юм бэ? Бид хоёр амар хэрэлддэг байсан болохоор салцсан гэд. Тэгвэл та яагаад дахиад гэрлэх гээд байгаа юм гэсэн. Би одоо тухтай хүнтэйгээ л хамт амьдрмаар байна л гин. Кичүү хаана хоёр маань Инагийн дэлгүүрт нөгөө нэвтрүүлгийн үйл ажиллагааг ажиглаад зогсож байна. Гэтэл гэнт нөгөө тэтгэврийн өвөө чинь хин нэгэнтэй юм ярин уулзалтыг манай хоёр анзаараад нууцаар тагнаж агаад өвөөгөө алдчихна.
Офисын дээвэр дээр Тэтгэврийн өвөө хэн нэгэнтэй утсаар ярьж байх ба түүнийг Гийжүү харчина. Тэтгэврийн өвөө намайг уучлаарай. Би энэ төсөлдөө Инагийн компаниас хөрөнгө оруулалт авчихсан. Та нарт эртхэн хэлдэг байж гэсэн Ина Гийжүү хоёр маань буруу ойлгосноо хүлээн. Бүтэн дарга хаанаг өрөөндөө дуудлан энэ төсөл амжилттай болвол би чамаа шилжүүлнэ гэсэн амлалтандаа хүрнэ. Тэгэхээр чи энэ ажлыг маш сайн дуусгаарай гэхэд хаанаа маань тэгэлгүй яах вэ гин. Чолхийн ажил дээрээ нөгөө нэвтрүүлэгт орж явах ба гэв гинт Ина орж ирснэ. Өө сайн байна уу? Би харин энэ нэвтрүүлэгт орох гээд чолхид ирж тусалдаг юм уу гэж бодоод гээд л ороод ирнэ. Манай чолхи 2 дөрөвгөө залгасан уцаа автгүй. Хаана маань за битээ санаа зов. Би очиод шалгаад ирээ гэд гэрт нь ортол хинж байсангүй. Нэг захаан дээр хүүхдүүдийг аваад явлаа гэсэн байлаа. Чолхи маань хөрхи үүнийг ч мэдгүй нэвтрүүлэгтээ орж ийн. Хоёр дүү нь аавтайгаа хамт нисэх буудлын онгоцноор ирчихсэн. Ах чинь та хоёрыг байхгүй олчвол хүнтэй суун. Одоо явцгаая гээл. Манай хоёр бид хоёр явсан ч ахта баяртай гэж хэлмээр байна гээл хөрхи уйлна. Хаана маань гарч ирээд та ингэхэ болох хэрэгтэй. Чолхид хүүхдүүдийг би аваач ч өгнө. Нууцаар яаж хүүхдүүдийг авч явж болдгийг эцэг нь вэжиж гээд хүүхдүүдийг аваад явна. Ресторан дээр хаана маань буцаж ирээд бид хоёрыг эсэргүүцэж чинь одооноос би чолхийг хариуцна гэхэд чолхи юу болоод байгааг асууна. Хаана маань чи наад тухайга Инагаас сонс гэд явах гэтэл түүнийг хориглоно. Хөөхий чолхи маань тасраад унтцсан. Кийж үчи олигтойхон тайлбарлаадах гэсэн хаана маань наад Ина чинь ямар ч чолхитэй хамт байх эрх байхгүй гэсэн явах гэж байсан хаанаг Ина зогсоосноор манай киноны 5 6 дугаар анги дуусж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдж байгаа бол лайк, subscribe бити мартаарай. Админ нь жоохон ханаа түрээд би муу байгаа болохоор киногоо жоохон удаачглаа. Уучлаарай. Ингээд түгээж чадах хараа түгээцгээе. Bye bye.